Сайн байцгаана уу? Өнөөдрийн мэндийг та бүхэнд хүргэе. Таны бие эрүүл, сэтгэл өдрөг, ажил тавтаа сайхан байна уу? Өнөөдрийн подкастын сэдэв мэдрэмжийн хордлого. Шинжлэх ухаанч нэр том явган биш. Гэхдээ сүүлийн 1 жил гаруй хугацаанд сэтгэл судлаачдын дунд мэдрэмжийн хордлого гэсэн нэршил бий болоод үүнтэй холбоотой нийтлэлүүд бас гараад байгаа. Тэр дундаа Курио их сургуулийн сэтгэл судлалын төвийн багш нарын 2 нийтлэлийг олж уншлаа. Түүнтэй холбоотой анзаарсан мэдсэн зүйлийг өнөөдөр тайлбарлая гэж бодлоо. Мэдрэмжийн хордлоготой хүнтэй би бас 1-2 одоо санаанд бууж аваад таарч ирсэн. Ганцаардалтаа тундөстой шинж тэмдгүүд илэрдэг. Гэхдээ гадаад шинж тэмдгийн хувьд л дотоод талбай арай өөр л зүйл байдаг. Хоолны хордлогыг сайн мэдэн шүү дээ. Удаа хадгалсан, хадгалах горим алдагдсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх, хоорондоо нийцгүй хүнсний бүтээгдэхүүнийг холж хэрэглэх, хэтрүүлэн идэх зэрэг шалтгаанаас болоод хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа хямраад хоолны дуршил урт. Мэдрэмжийн хордлого бол жаахан ялгаатай. Гэхдээ мэдрэмжийн хордлоготой болсноор өөрийгөө илэрхийлэх дуршил маш их уртдаг. Өөрийгөө илэрхийлэх. Бид өдөр бүхэн өөрийгөө илэрхийлдэг үгээр, үйлдэлээр. Тэгэхээр ингэж илэрхийлэхийг оролддоггүй, илэрхийлэхээс өөрийгөө тайлбарлахаас, нөхцөл байдлыг ойлгуулахаас залхдаг, цухтаадаг, хүмүүсийн урсгалаар, хүний аясаар нэг хэсэг хугацаанд амьдардаг л да мэдрэмжийн хордлоготой болохоор. Нэг иймэрхүү зүйл байгаа. Тэгээд үүний тухай тайлбарлаж харъя. Өнөөдөр цаг агаар Сөүл хотод их таатай хайтаахан байна. Гадаа хөнгөн явган салхитай байна. Дагаа сэтгэл хөвсөлтөд байгаа хэрнээ үл ялахгүй нэгтэж байгаа шиг. Санаа зовоосон асуудал гэхээр юм бараг байхгүй ботлоо. Юунд ч юм санаач хилээд байгаа юм шиг. Иймэрхүү нэг эсрэгцлийн өдөр болж өнгөрч байна. За тэгээд мэдрэмжийн хордлогыг хэдүүлээ мэдэж авцгаая. Түрүүхэн хэллээ те. Бид нар сэтгэл хөдлөл үг дотоод бодол өөрийн байр сууриа илэрхийлдэг. Гэхдээ илэрхийлэхдээ зарим хүн 100% илэрхийлдэг, зарим хүн 80%, 50%, зарим хүн огт илэрхийлж чаддаггүй. Өөрийгөө дутуу бүрэн гүйцэд бусаар илэрхийлсэн тэр илэрхийллүүд намаа мэдрэмжийн хордлоготой болгодог гэж судлаачд үздэг байна. Гэхдээ энэ бол туслах дагалдах нөхцөл. Үндсэн нөхцөл нь бие физиологийн ядралт маш их ажилдаг, амралт гүйцэтгэдэг, өглөө өдөшгүй хөдөлмөрлөдөг хүмүүс бие махбодын хувьд ядардаг. Улмаар сэтгэл зүйн хувьд бас жил хэрэгтэй. Тэгээ мэдрэмжийн хордлого үүсэх үндсэн суурь бүрддэг. Түүн дээр нь нэмээд өөрийгөө илэрхийлдэггүй, дутуу илэрхийлдэг бол хавсраад мэдрэмжийн хордлоготой болдог гэсэн судалгаанууд байна л да. Нийтлэлүүд байна. Хэд хэдэн судалгаа хийсэн бэлээ. Над дээр тохиолдсон жишээнүүд дээр ч гэсэн яг л ийм шалтгаантай байсан. Бид хоногийн 24 цагийн хэдэн цагийг ажил дээр болон ажилтай холбоотой зүйлс зарцуулдаг гэдэг нэг юм асуулт гарч ирээд байгаа юм л да. Дэндүү олон цаг гэж магадгүй. Үлдсэн цагаас хэдэн цагийг өөрийгөө хөгжүүлэхэд, амьдралаа өөд татахад, хоббиндоо, гэр бүлтэй, хайртай хүмүүстэй
болон бусад зүйлс зарцуулж байна. Тэгэхээр харьцангуй баг цаг оногдож л байгаа хэл та. Ингэж их ажиллаж байна, хөдөлмөрлөж байна. Үүний дагаад дээшилдэг л ахалт. Гэхдээ сөрөг тал нь бид маш их ядардаг. Биеийн ядаргаанд ордог. Би нэгэнд суйлдаад ирэхлээр зэрэг дагаад хамгийн наазах нь кортизол ялгарна. Маш их стресстэй болно, дөрвөн уртаа болно, хүмүүст үл ойлголцдог болно. Хар яар хийсэн харилцаатай болно. За энэ их кортизолын ялгарл нь намайг мэдрэмжийн хордлоготой болох үндсэн суурийг тавьж гэсэн. Яг нь кортизол буюу стрессийн даавар өдөр бүхэн ялгардаг л тэ. Гэхдээ үүнээс ангижирч чадахгүй овооруулаад байхаар зэрэг мэдрэмжийн хордлогын үндсэн нөхцөл бий болоод байна. Цаашлаад харилцаан дээр өөрийгөө маш их стресстэй явж байгаа шүү дээ л тэ. Ажлаас болоод би ядарсан учраас шүү дээ. Нойргүй онцсон. Нэг үлгэн салган бол хөдлөөл байж байгаа. Оюун санааны хувьд бол гацалтанд орсон, юм бодгоос залхацсан. Бүх үйлдэл автоматар өглөөс хэрүүлгэнээс өмнө бараг сэрдэг, ажлаа яг робот шиг хийдэг. Ажлын цагтаа яг тардаг, тараал илдэг бус ажилтай холбоотой асуудлууд дуустдаггүй гэл. Энэ үед бид нар тэртээ маш их стресстэй байгаа. Тэгэхээр харилцаа жоохон онцгойлж эхэлдэг. Хүмүүстэй эвгүй өнгөөр харилцаж эхэлдэг. Зөрүүлээд харилцаж байгаа хүмүүс маань бас яг адилхан өнгөөр харилцаж эхэлнэ. Яванда би хүмүүст жоохон түргэн уурлаад ах шиг байна да. Надад асуудал байна да. Дими ярьж байгаа юм дуу айж та. Би ер нь олон долоомыг ярьдаг болчтой ч гэдэг юм уу. Ийм байдлаар 3 үгнийхээ 2-ыг 1-ийг хилээд зарим үгсээ сэтгэлдээ авч үлдээ тэгээд цааш амьдарч байна. Тодорхой хугацаа өнгөрнө. 1 сар болдог ч юм уу. 2 сар, 3 сар болдог ч юм уу. Хамгийн дээд нь 90 онжин гэдэг юм л та. Түүний дараа ч бас эхлээ мэдрэмжийн хордлогод гарч ирлээ. За ямар шинж тэмдгүүд гарах вэ гэхээр жишээн дээр хариулах боломжтой болох юм да. Ядарсан ганцаардсан юм шиг те хин нэгэн ойлгохгүй ч байгаа юм шиг ийм нөхцөл байдалтай амьдарч байгаа мөртлөө хүмүүстэй уулзмаар санагдаад байдаг. Тэгээд хүмүүстэй уулзахаар яг хинтээ уулзах мэддэг. Хүмүүс нэг итгэл таахааргүй юм шиг эсвэл ядаргаатай юм шиг гэхдээ л уулзмаар зөрчил харагдсан гэсэн шүү дээ. Эсвэл найз нөхөд ганц амардаг өдөр нь гарч орё л доо, шоуд л доо, тэ аялалд явъя л доо ч гэдэг юм. Ууланд гарыг усанд явъя ч гэдэг юм. Ийм санал тавих зэрэг оюун санааны хувьд гойч юм шиг тэ нэрийн салхинд гараад амарчих юм шүү. Агаар усанд явуучвал айтаахан юм шүү гэж бодоод байгаа мөртлөө бие махбод нь ятраад дийлэхгүй байгаа өөрөө мэдээд идэг. Тэгээд оюун санааны хувьд ажиллаж байгаа учраас за тэгээ бүтэн сайнд нэм гарагт эсвэл бим гарагт ч юм уу хэдүүлээ цаг товлоо. Ганц ажил амардаг өдөр нь. Тэ найз нөхдөйгөө амралтанд явлаа. Очин цагаас эхлээд хүмүүс цоглог гэж ихтэйхэн инээдтэй ханаатай зүйлс ярина. Бүжиж наадна. Уур амьсгал сайхан байхад тухайн хүнд тийм сайхан зүйл мэдрэгддэг. Ядраа суугаад байдаг. Хүмүүсийн харилцаа ядаргаатай. Сүлдээ яах гэж би зөвшөөрчөө. Тиймэрхүү байдалтайгаар найз нөхдөйгөө байжгаад буцаж хурж ирэн. Тэгээ гэртээ хурж ирэнгүүтээ бушуухан хөвтмээр санагдана. Йоо хүмүүсээс ингэж олоох нь зүгээр юм байна да. Тэгж нэг амарх юм байна да гэж өөртөө ярьдаг.
ерөнхийн шинж тэмдэг бол яг ингэж илэрнэ. Үүнийг зангидаад илүү ойлгомжтой болгох үүднээс дахиад тайлбарлахад хүмүүстэй харилцах харилцаа дутагдаад байгаагаа мэдэрдэг. Гэхдээ тэр дутмагшлаа нөхөх гэж хүмүүстэй харилцаад ирэхлээр зэрэг тэр харилцаанаас ядардаг гэсэн үг. Харилцааны дутмагшилтай гэхдээ харилцаагаа нөхөх гээд харилцаад ирэхлээр тэр харилцаас ядардаг. Маш олон ийм хүмүүс байдаг. Найзтайгаа уулзаад нэг жоохон жаргал зовлонгоо ярьчмаар байдаг. Тэгээд яг уулзангууд ядаргаатай мэдрэмж дэмэж болцсон. Хайрын цаг хугацаа амарч идэг гэж. Ганцаардлаас арай өөр байгааз яг ганцаарддагта адилханаар хин нэгэнтэй ойлголцох юмсан, зөвшөлдсөх юмсан, гой зугаалганд явах юмсан, караоке идэх юмсан, баяр шинжилтэнд хэлэх юмсан, хайртай хүнтэй болох юмсан ч гэдэг юм уу. Гадаа шинж тэмдгээр иймэрхүү зүйлсэд хүсэж байгаа. Тэгээд яг тэр хүссэн зүйл нь хүрээд ирэхлээр эсвэл тэр хүссэн хүмүүс нь тоорон бүчээд ирэхлээр зэрэг ямар ядаргаатай юм бэ? Ингэж ийснэ зүгээр ганцаараа хамаагүй амар юм бэ. Дараа дахиж ингэж гадар дотор гарахгүй. Гэдэг ийм мэдрэмж төрж байгаа. Маш их зөрчил байгаа ч тийм зөрчил. Ийм байдалд байгаа хүмүүсийн мэдрэмжийн хордлоготой гэж нэрлэнэ. Юунаас болсон бэ? Ажлын их ачаалаас болсон. Стрессээс тухайн бүрт нь ангижирч чадаагүй. Түүнээс гадна сэтгэл хөдлөлөө зөв бүрэн гүйцэд илэрхийлж чаддаг. Бусдын хай тавыг маш их хардаг. Бусдыг гомдоочтой гэж их хайдаг. Хүмүүс мэдрэмжийн хордлоготой болдог. Мэдрэмжийн хордлого бол гүнзгийрх юм бол нэлээд шокийн хэлбэртэй болдог. Цаашаага хурц эмгэггүүдийн суур бас тавигдаж болох юм гэж одоогоор судлаачид үзэж байна. Гэхдээ яг ямар эмгэг үнээс үүсхийг хараахан болоод бас итгэх судлалд зарлааг байна. Аюултай байж магадгүй гэж анхааруулж байгаа юм л да. Гэхдээ мэдрэмжийн хордлогын үед өгж байгаа зөвлөмжүүдийг би уншлаа л да. Энэ үед эхлээд нойр сан авах хэрэгтэй. Нойр. Ажлын ачааллыг багасгах хэрэгтэй. Ийм хэцүү дарамттай байдаг юм бол ажлын байраас олсон ч болно. Хүмүүст үгүй гэж хэлж сурах хэрэгтэй. Дараа болёо. Найз нь ятраад байна. Үсгүй байна. Юу ч хийж болно. Эхний ээлжинд эдгээр зүйлсийг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж судлаач зөвлөж байна л да. Ер нь эргэн тойрныхоо хүмүүсийг анзаараад тахлаар хүмүүсийн харилцаанаас залхацсан. Хүмүүстэй юм ярихаас ядарчихсан. Жаахан одоо уруу, дорой, хар яар хийсэн аястай. Юунаас урам, баяр баясгал аваад байгаа нь тодорхойгүй ийм шинж тэмдэг илэрч байх юм бол за энэ хүн маань эсвэл би өөрөө ч тийм үү мэдрэмжийн орлоготой болчихжээ. Маш их амралт хэрэгтэй юм байна. Нөгөө талаасаа энэ хүн маань өнгөрсөн хугацаанд маш их хичээж ажиллаж ийл гэсний бас баталгаа юм л да. Гэхдээ буруу аргаар өөртөө амралтгүй өөрийг нэлээд махлаж зовоож ажилласны шинж тэмдэг юм да. Ийм зүйл байдаг. Мэдрэмжийн хордлого гэдэг зүйл хоолны хордлоготой юугаар адилхан бэ гэхээр хоолны хордлого эвгүүтвэл хүний амнаас гэж авч явдаг аялта. Бас имчилгээ нь тэр даруй зөв имчилгээ хийх юм бол маш хурдан эргээд сэрэгдэгтэй. Тун адилханаар мэдрэмжийн хордлоготой хүн удаан буруу аргаар тэмцэх юм бол бас ямар аюул занал нөлөөж байгааг мэдэхгүй аялта. Зөв
тэр дорн таниад өөрийгөө амраагаад өөрийнхөө хоббиг хөгжүүлээд өөртөө хөгжих цаг өгөөд хүмүүстэй зөв харилцаад зөв илэрхийлээд амьдраад байх юм бол хурдан сэргийдэг, хурдан ирж хүчтэй болдог, тэмүүлэлтэй болдог, эргээд асдаг. Жаахан бүгцэн явж нэг сүрдэг гэрлэн. Ийм л зүйл байгаа юм. Өчигдөрхөн подкаст орсон. Өчигдрийн подкастын нэр сэтгэлийн хоосрол байсан. Өнөөдрийнх мэдрэмжийн хордлого гэсэн сэтгэвтэй. Ингээд ойрхон 2 подкаст та бүхэндээ хүргэж байна. Надтай яаж холбоо барих вэ? Яах вэ гэд комент бичээд байх юм. Их амархан шүү дээ. Facebook дээр англи алфавитээр аргамаг гэд бичих юм бол голцоо солонгосын амьдралтай холбоотой пост оруулдаг Facebook хуудас байгаа. Instagram бас байгаа. За мөн сэтгэлийн мухлаг гэд жижигхэн бичил Facebook бүлгэн бас байгаа. Алинд та хандаж болно. Тэгээд чат бичээд холбогдож болно гэж хэлээ да. За солонгост амьдардаг тэр тусмаа Сөүл хотод амьдардаг хүмүүс бол уулзахад бүр амар байх болов гэж бодож байна. Олоход. Сайхан өдрүүд сайхан гэрэлд ирээдүй бидний хүлээж байна. Сайхан зүйлтэй очих гэж байгаа хүн инээд баяртай очих ёстой. Инээцгээе. Нэгэндээ сайхан үгэлцгээе. Ирж өдөр бүрийг ачаалтаа мөрөлцгээе наацтай. Анхаарал хандуулсан та бүхэн маш их гялалаа. Баярлалаа баяртай.